За сайн байцгаана уу? Маш товч видеокастынхаа 9-р дугаарыг эхлүүлж байна. За өнөөдрийн сэдэв үндсэн хууль. За та бүхэн хараарай. 1-р байгаль дэлхийн сайн сайхны төлөө бүтээгдсэн үндсэн хууль, 2-р улс орны тусгаар тогтнолын төлөө бүтээгдсэн үндсэн хууль, 3-р хүний эрх ашиг сонирхлын төлөө бүтээгдсэн үндсэн хууль гэж энэ ерөнхий 3 ангилалд хувааж болдог. За тэгэхээр ихэнх улс орнууд бол сүүлийн үед энэ хүний эрх ашиг сонирхлын төлөө бүтээгдсэн юм үндсэн хуультай яваад байгаа. Гэвтэл энэ үндсэн хууль нь улс орны тусгаар тогтнол, байгаль дэлхийн экологийн тэнцвэрт байдалд бол хортой нөлөө үзүүлдэг. Тэгээд энэ улс орны тусгаар тогтнол алдагдсанараа нөгөө бүх хүний эрх ашиг сонирхол хүртэл алдагдах энэ аюултай байдаг. Дээр нь энэ байгаль дэлхийн экологийн тэнцвэрт байдал сайн сайхан алдагдуулснараа энэ улс орны тусгаар тогтнол, хүмүүсийн эрүүл сайн сайхан амьдрах тэр нөхцөл боломж нь алдагддаг. Тэгэхээр бид нар үндсэн хуульдаа 1-р хүний эрх ашиг сонирхлыг тусгахаасаа илүүтэйгээр 1-р байгаль дэлхийн сайн сайхан, экологийн тэнцвэрт байдал мөн улс орныхоо тусгаар тогтнолыг илүүд чухалчилж авч үзэх ёстой байдаг. Тэгснээрээ дахиад би хэлье, 1-р байгаль дэлхийн сайн сайхныг дээдлжснээрээ биднэрт эрүүл амьд явах агаар, ус, хөрс, ан амьтан, ургамал энэ бүх байгалийн нөөц буюу бидний эрүүл амьд, аз жаргалтай амьдрах тэр нөхцөл бүрддэг. За улс орныхоо тусгаар тогтнолыг тэргүүнд тавьснараа, үндсэн хуульдаа тэргүүнд тавьснараа бидний амьд явах, аз жаргалтай, эрх чөлөөтэй байх энэ тусгаар улсын аюулгүй байдлын энэ эрх ашиг хангагддаг. Энэ хоёр хамгийн чухал эрх ашиг хангагдсанараа тухайн улс орон оршиж, хүмүүс нь аз жаргалтай нөгөө эрх ашигаа хүртэл ярих тэр боломж нь нээгддэг. Тэгэхээр хамгийн чухал зүйл нь энэ эхний хоёр зүйл байдаг байх нэ. Гэтэл сүүлийн үед болохоор энэ хүний эрх ашиг сонирхлыг хамгийн дээр тавьсан тийм үндсэн хуулийг улс орнуудад тулгадаг болсон. Манай улсад ч гэсэн 90-ад оны үед энэ хүний эрх ашиг сонирхлыг тэргүүн игнэндээ тавьсан энэ үндсэн хуулийг тулгаж одоо бид мөрдөж байгаа. Үүнийг бол одоо нөгөө хүний эрх, хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн эрх, эрэгтэйчүүдийн эрх, шашны эрх, нийгмийн бүлгүүдийн эрх гэдэг одоо энэ бүх талцал хуваагдлыг үүсгэж улс орныг сарниан бутаргах ийм хорт бодлого явагддаг байх нэ ард нь. Тэгэхээр бид одоо цаашдаа хамгийн 1-р үндсэн хуулиндаа энэ улс орныхоо тусгаар тогтнол, ялангуяа тэр 5 тусгаар тогтнол гэдэг энэ түрүүний бичлэгэн дээр байгаа 5 тусгаар тогтнолыг үндсэн хуулийнхаа үндсэн тулгуур зарчим болгож мөрдөж авч явах хэрэгтэй. Мөн энэ байгаль экологийн тэнцвэрт байдал сайн сайхныг бас зайлшгүй хамгийн чухал зүйл болгож тусгах шаардлагатай байдаг.